Дэлхийн монголчууд. Сайн байцгаана уу үзэгчдээ. Та бүхэнд Дэлхийн монголчууд нэвтрүүлгийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Байвлын Бат Хишиг оролцож байна. Байвлын Бат Хишиг нь хөдөөр нутгийн хөгжлийн чиглэлээр шинжлэх ухаан, бодлого ба практикийн түвшинд 20 гаруй жил ажилласан туршлагатай. Монгол улсын их сургуульд биохими мэргэжлэр амжилттай суралцж, Монгол улсын засгийн газрын төрийн сангийн хамгийн анхны тэтгэлэг зээлийн хөтөлбөрт сонгон шалгаран, Английн Манчестерийн их сургуульд магистрийн цол хамгаалж, Америк нэгдсэн улсад экосистемийн шинжлэх ухааны чиглэлээр докторийн цол зэргийг хүртсэн. Одоогоор доктортой ноолуурын эслийн олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирлын алба хашдаг. Мөн олон улсын байгаль орчин хөгжлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. За сайн байна уу? Сайн байна уу? За студид урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За таны эзэмшсэн мэрэгжлийн талаар. За тэгээ үндсэн миний мэрэгжил бол энэ биотехнологийн чиглэлийн мэрэгжилтэй. Монгол Улсын их сургуулийг сүүлийн 5 жилийн төгсөөд тэр үе чинь социализмын 5 жилээсэн шүү дээ. Тэгээ хамгийн сүүлийн 5 жилийг дүүргээд тэгээд жилийн дараа Англи улсад очиж Манчестерийн их сургуульд биотехнологийн чиглэлээр магистр хамгаалсан. Тест үргэлжлүүлсэн гэсэн үг төгсөж үргэлжлээд үргэлжлүүлээ сурсан. За Англид гэсэн байна. Америкт бас сурсан. Тий. Тэгээд яг Англид төгсч ирчээд 10 жил Монголд ажиллаад Америкийн нэгдсэн улсад очиж мэргэжлэр докторийн зэрэг хамгаалсан байна. Ерөнхийдөө бол одоо биотехнологи гэдэг мэргэжил. Байгаль орчны менежмент, илүү засаглал тал руугаа орсон л доо. Тий. За тэгээд докторч сэдв маш их анхаарал татсан. Тэгэхээр докторчийн сэдвийн талаар бас яриа гэж бодож байна. Тэр дундаа нутаг ухаан гэдэг талаар тий илүү одоо бас сэдв чинь тэр тал руу байлаа шүү. Тэгэхээр энэ талаараас үзэгчдэд илүү дэлгэрэнгүй. Тийм. Тэгэхээр Монгол хүн нутаг гэдэг үг нь бол бидний одоо Монгол хүн гэдэг үгтэйг төстөө үргэлж бидний дотор хоногшсон байдаг. Тэрийг нэг гадны хүний нүдээр ч юм уу, гадны үзэл бодлын хүрээнд бол бид нар авч үзэж байгаагүй. Байдаг л нэг эгэлж ирийн үг шүү дээ. Гэвч өнөөдөр нутаг гэдэг сэтгэлгээ маань монголчуудын өөрийн үндсэн уламжлалт сэтгэлгээ юм байлээ. Тэгэхээр миний би Англид очоод Америкт очоод судалгаа шинжилгээний ажлыг явуулж байхдаа Монголын малчтын нийгмийн одоо дасан зохицох, даван туулах чадамжийн тухай судалгаа хийсэн. Энэ хугацаанд бол малчтаа явж Баян хонгор аймаг, Өвөр хангай аймаг ер нь бол маш олон аймаг сумуудаар олон малчтаа уулзаж явж байхад малчин бүрийн амнаас нутгийн гэдэг үг бол байнга тавтагдж байсан. Өөрөөр өөрсдийнхөө амьдрал ахуйг тайлбарлах тоочхдоо нутгийн гэдэг үгийг бол хизээж орхидгүй. Тэгэхээр энэ үг надад сонирхол татсан. Юу вэ гэхээр нутаг гэдэг маань бидний хувьд бол нэг одоо байдаг уламжлагдсан одоо монгол хүн гэдэгтэй адилхан санаанд оромгүй боловч яг шинжлэх ухааны талаас нь харах юм бол их сонирхолтой. Энэ нутгийн ухаан гэдэг нь бол илүү цулаар нэмийг сэтгэх, илүү тэр нэг одоо бөмбөлгөөр сэтгэх гэх юм уу, одоо сферээр сэтгэх, одоо ихийн эцээхгүй туглын тураахгүй гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр барууны шинжлэх ухаан бол илүү ямиг хэсэгчлэн хувааж судалдаг. Тэгэхээр нутгийн ухаан ямиг цулаар нь судалдаг. Тэр утгаараа бол одоо байгаль орчин, эдийн засаг, нийгмийн асуудлыг бүхэлд нь өөртөө шингээсэн ойлголт байгаа. Тэгэхээр энэ нь бол маш олон хувирдаг. Нутгийн одоо гэхлээрэ тэмдэг үг болчин, нутаг гэхлээрэ нэр үг болчин тий. Нутаглах гэвэл одоо үйл үг болчин. Тэгэхээр энэ нь бол одоо уугуул суугуул одоо уугуул иргэдийн хувьд байгаль орчинтойгоо шүтэлцээтэй. Тэгээ хүн байгалийн одоо хүн холбоо гэдэг шиг байгаль орчинтойгоо шүтэлцээтэй байдаг. Үргэлж ямиг бол цулаар нь сэтгэдэг энэ ухааныг бол ярьж байгаа. Тэгэхээр нутаг гэдэг үг бол хэдийгээр монголчуудын хувьд одоо үн цэнтэй боловч шинжлэх ухаанаар энийг бол бид нар бас цаашаа судалгааны аягүй сайхан сэдв болж хувирсан. Тэгэхээр аливаа зүйлийг бид нар хийхдээ өөрийн бодлороо ч юм уу нутгийн ухаанд туршиглаж хийх юм бол одоо хөдөө орон нутгийн хөгжлийн асуудлыг дөрвтөө хандлага болох боломжтой гэсэн дүгнэлтүүд гаргаж байгаа л да. Хүн бүхэн одоо ингээл нутаг ус мэн ингээл нутаг гэл ингээл ярьдаг боловч яг нэг шинжлэх ухааны түвшинд одоо авч үзэх хэрэгтэй юм байна гэдэг талаас нь бол харж исэн тийм хүн бол би өмнө харж байгаагүй л те. Тэгээ өөрөөс чинийг сонсоод бас их гайхсан. Тэгээд ер нь бол өөрөө одоо ингээд аяга олон бас аймагуудаар энэ судалгааг хийж явсан байх тийм. Тэгэхээр тэр нутгийн гэдэг үг маань өөрөөс тухайн одоо орон нутгийн тухайн аймгийн одоо тэр сэтгэлгээ, онцлог
Тэр бүгдээс холбогдож явж байгаа ах тийм ээ. Тэгэхээр яг нутаг гэдэг нь бол нутаг нугын үзэл бол бас биш байгаа. Хэдийгээр бол энэ дотор нь бол орж байгаа бүрэлдэхүүн хэсэг ч гэсэн гол нь бол нутаг гэдэг санаа маань илүү одоо гурамсан холбоо гэдэг багхгүй юу? Малчин, мал, бэлчээр гурамсан холбоо. Малчин, мал, бэлчээр. За бэлчээр гурав. Тэгэхээр энэ бол манай мал аж ахуйн эрдэмтэн докторууд одоо энэ талаар маш их холбоо ярьж байсан. Тэгэхээр энэ гурамсан холбоон дунд оршиж байгаа энэ байгаль усаа хамгаалангаа ашигладаг, хэрэгэлдэг, эзэн болж суудаг энэ ухааныг хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл ариглан гамнан хэрэглэх. Тэгэхээр бол нутаглах гэдэг нь бол эзэмших гэсэн үг биш л дээ. Өмчлөх гэсэн үг биш. Тэнцэнэ нутгийнхаа баялагаас хүртэнгээр өөрийнхөө амьдрал ахуйгаа оновчтой зөв авч явахыг хэлээд байгаа. Тэгэхээр энэ нь бол байгаль орчинтойгоо яаж харьцаж байсан бэ гэдэг Монгол одоо ард түмний маань олон зуун жил дамнан ирсэн цаг хугацаа орон зайг үл хамаарсан ойлголт байгаа юм л да. Тэгэхээр ингээд индианчууд одоо нутгийн Америкууд гэж ярьдаг шүү дээ. Уугуул Америкууд, Инуит гэдэг Канадын одоо бас уугуулууд байгаа. Абориген, Маори, Саха гэдэг монголчууд ч өөрөө нутгийн хүмүүс шүү дээ. Бас уугуул хүмүүс. Тэгэхээр энэ уугуул хүмүүст өөрт нь бас яг таарсан тийм үг хэллэг байна гэдэг эрдэмтэд ерөнхийдөө гаргаж ирсэн л да антропологийн хүн судлалын эрдэмтэд юу гэхээр бүхэл бүтэн газар нутгийн бүхэлдэн гэж ярьсан нэг үг байна. Тэр үг нь бол зөвхөн газар нутаг одоо гэсэн утга агуулаагүй ерөнхийд нь цулаар нь бүгдийг өв соёл ёс заншил өөх түүх цаашлах юм бол эдийн засаг тэгэл нийгмийн хүч улс төр бүгдээрээ шингэсэн нэг үг байна. Үг хиллэг байдаг юм байна гэдгийг бол гаргаж ирсэн. Тэгэхээр энийг цааш нь ингээд судлаад үзэх нь Монгол хүний хувьд Монгол орны хувьд бол нутаг гэдэг маань бид бүхний бас одоо аливаа асуудал хандах хандлага юм байна л да. Одоо жишээлбэл газрын дороотл гэж ярьж байгаа одоо сүүлийн үед. Газрын дороотл, газрын цөлжилт ч юм уу те. Энэ бол биднэрт нэг буухгүй байгаа байхгүй. Газар дороотлоо одоо цөлжилт боллоо. Тэгвэл нутаг өсгөө боллоо. Нутаг өвгөө боллоо гэвэл одоо монгол хүнд яаж сонсогдчих тий? Үнэхээр бас өөр сонсогдож штэ. Нутгийн хөвгчтийн яриа гэхэлэр хамаагүй одоо чихэн сонсголонтой нэрээ сонсчиедаач гэдэг юм уу. Одоо бидний нутгийн одоо горих ширэгдсэн гэж ярихлаар хүмүүсийн хувьд шууд сэтгэлгээнд нь тэр номогшилч юм уу одоо бахархах хүмүүсгүй хайрлах тэр сэтгэл инэрх тэр сэтгэл шууд холбогдож өрж байгаа. Тэрнээс одоо гаралтаагаар бид нар аливаа асуудлыг шийдэх боломжтой. Тэгэхээр энэ байгаль орчны одоо байгалийн нөөц баялаг гэж ярьдаг тийм. Байгалийн нөөц баялаг гэдэг үг маань өөрөө англиар бол resource гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө мөнгөждөг зүйл гэж яриад байна шүү дээ. Монгол ард иргэд маань байгалийн одоо нөөц гэж ярьдаг, баялаг гэж ярьдаг. Мэдлэг гэж ярьдаг, ухаан гэж ярьдаг. Тэгэхээр бид нар бол энийг байгалийнхаа баялагийг мөнгөжүүлдэг зүйл биш, мөнгө болгодог гэж харахгүй шүү дээ. Энийг баялаг гэж харддаг шүү дээ. Тий. Тэгэхээр өнөөдөр бид нар доктортой хөгжлийн одоо үзэл бодлын дагуу амьдарч байна. Доктортой хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрөөр баталсан байна. Тий. Тэгэхээр энд бид нар юуг мэдээж юуг одоо ухтаж харах ёстой юм бэ гэдэг асуулт бодлогын хувьд гарч байгаа. Тэгэхээр бид нар одоо биднэрт үн төлбөргүй сайхан одоо хүлээж авсан байгаль орчин их нутгаа өөрийнхөө үр садад үеийн үед хэдэн зуун жил бас яг тэр хэмжээгээр нь үлдээх хариуцлага яг энэ үеийнхэнд биднэрт байгаа. Өөр доктортой байдал гэдэг маань өнөө үеийнх нь өөрийнхөө эрэлт хэрэгцээг амьдралын ахуйгаа хөтлөн явахдаа ирээдүйн хойч үеийнхаа эрэлт хэрэгцээнээс хумсгалахгүй байх зүйлийг доктортой байдал гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ байгаль орчинтойгоо байгалийнхаа баялагтайгаа маш тийм ухаантайгаар зөв ашиглах гэдэг нь оновчтой ариглан гамнан хэрэглэх асуудлыг л яриад байгаа юм л да. Тэгэхээр яг энэ маань ингээд миний судалгааны сэдв яг энтэй холбоотой. Тэгэхээр яалтчгүй одоо ингээд нутгийн хүмүүстэй уулзаад ирэхлээр одоо сум аймгийн өөрийнх нь онцлог заавал орно. Бүс нутгийн онцлог орно, байгаль орчны өөрийнх нь одоо тогтцсон онцлог орно, соёл ахуй нь өөр учраас. Гэхдээ тэрийг нь бодолдсон аймаг сумын бодлогод байх. Одоо оновчтой бодлогуудаа бид нар бол хэрэгжүүлэх нь зүйтэй юм уу? Дэлхийн монголчууд. Та сая доктортой гэж ярьлаа тий. Үзэгчид бол бас сонссон баг. Тэгээд зарим талаараас доктортой гэдэг үеийг одоо үйл ажиллагаа явуулж байгаа бол бүх зүйл нь доктортой зэрэг өсөж идэг. Нэг нэгнээс өөрөө өөжөө хүртэж идэг юм бас юм балансыг барьсан юм ойлголт гэлээс хүмүүс ярьдаг. За тэгвэл та доктортой ноос нолуурын эвслийн
одоо талаараас одоо бидэрт ярих болох нэ. Яа гэх юм бол та одоо яг энд Монголын суурин төлөөлөгч нь байгаа. Тэгэхээр ер нь доктортой ноос ноолрын эвсэл гэдэг одоо энэ эвслийн байгууллагт болсон шалтгаан бол ач холбогдлын талаар та бас яриач. Хинд өгүүлжтэй юм тий. Тэгэхээр доктортой ноос ноолрын эвсэл гэдэг нь бол олон улсын төрийн бас байгууллага, англи төвтэйгээр байгуулагдсан. Энийг бол монгол хүмүүс өөрсдөө байгуулсан. Өөрөөр хэлбэл ноолрын чиглэлээр бол үйл ажиллагаа явуулж байгаа. Ялангуяа үйлдвэр болон брэндүүдтэй бид нар хамтарч ажиллаад тэднийг гишүүнчлэл болгож оролцуулаад хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготойгоор энэ байгууллагыг байгуулсан. Тэгэхээр энэ өнөөдрийн нийгэмд хөдөө орон нутгийн хөгжлийн асуудал заашгүй зах зээлд оновчтой холбогдсон тохиолдолд бид нэр хөгжлийн асуудлыг ярих боломжтой тийм ээ. Тэгэхээр хөгжлийн нэгдсэн хилтэй болох хэрэгтэй байгаа. Тийм ээ. Өнөөдөр та зах зээлд одоо оролцож байгаа одоо компанийн хувьд өөрийн гэсэн стандартыг та нэвтрүүлнэ шүү дээ. Өөрийн гэсэн стандартын дагуу түүхийдээ хүлээж авна. Яг л та өөрийн одоо карманаас төсөв санхүүгээ гаргаад эрсдлийг өөрч байгаа учраас. Тэгэхээр нөө зах зээлийн нийгэм, зах зээлийн эдийн засаг гэж ярьж байгаа хэрнээ бид нар зах зээл яг яаж оролцох ёстой юм бэ гэдгээ бас сайн тунгаан ойлгох шаардлагатай. Тэгэхээр зах зээлийн стандартын дагуу л өнөөдөр бид нар өөрсдийнхөө үйлдвэр үйлчилгээг явуулнаа л гэсэн үг. Тэгэхээр ноолуурыг өнөөдөр бид нар Монголд бол дэлхийд дээр 3-4 улс л ноолуурыг түүхийдэг нийлүүлдэг. Монгол, Өвөр Монгол, Иран, Афганистан гэж цөөхөн орн байгаа. Тэгэхээр Монгол маань хамгийн том нийлүүлэгч, одоо хоёр дахь том нийлүүлэгч дэлхийд. Тэгэхээр яг энэ Монголын бэлчээр өөрөө онгон тагшин хэдий ч тэн дээр бол үйлдвэрлэл явагдаж байгаа. Ямааны одоо ноолуурын ямааны үйлдвэрлэл явагдаж байгаа. Гэхдээ орон нутгаа, уул усаа, газар дэлхийгээ бэлчээрээ бид нар бол зохистой зөв ашиглангаа тэр амьдрал ахуйгаа хөтлөж эдийн засгийнхаа хөгжлийг авчрах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ хариуцлагыг өнөөдөр малчтын хоршоод маань бас үүрэх ёстой. За түүнээс гадна энэ хариуцлагыг үүрсэн малчтын хоршоодоос тэг одоо тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд түүхийн ноолрыг худалдаж авах сонирхол зах зээлээс одоо өөрөө ирэхгүй урган гарч ирж байгаа. Тэгэхээр тэр стандарт гэдэг зүйлийг бол бид нар нэвтрүүлэхээс өөр арга байхгүй. Энэ бол ноолрын ширхэгдлийн стандарт бол биш. За. Юуны стандарт вэ гэхээр одоо ноолур үйлдвэрлэлийн стандарт, мал маллагааны асаргаа маллагааны стандарт, за тэгээ бэлчээр ашиглалтын зохистой дадлуудын стандарт болоод явж байгаа. Бэлчээр ашиглалтын зохистой дадлцаа. Тэгэхээр бэлчээрийг ашиглахад зохистой дадлууд бид нар одоо хэрэгжүүлдэг. Тэ өөрөөр хэлбэл өнжөөж, бэлчээрээ өнжөөж, сэлгээх ч гэдэг юм уу. Гэх мэтийн одоо бэлчээрээ талхалахгүй байх, зэрлэг амьтны бэлчээрийг булаахгүй байх. Тэ. За түүнээс гадна мал малгай асаргааны олон улсын стандартад нийцсэн мал маллагаагаа бид нар явуулдаг гэдгийг батлах хэрэгтэй болчиход байгаа. Зах зээлд. Тэгэхээр өнөөдөр олон улсын болон үндэсний том үйлдвэрлэгчид маань түүхийн эдээ авахтаа за миний авж байгаа энэ түүхийн эд маань газар дэлхийгээ сүйтгээгүй одоо нөө сүлжилт үүсгээгүй ноолроогүй юу гэдгийг одоо анхаардаг болсон. Тийм. Би ч гэсэн одоо жишээл ноолроо оролт худалдаж авал ямар хариуцлага үүрж гин хэрэглэгчийн хувьд энэ маань үнэхээр ёс зүйн хувьд чанартай сайн бүтээгдэхүүн болсон уу гэж асууж байна л да. Тэгэхээр одоо яг энэ хийж байгаа ажлыг жишээлбэл манай Монгол улс төр өөрөө хэр хэмжээнд хийж байгаа юм бол энэ ер нь бол стандарт гэдэг хоёр төрлийн стандарт байдаг. Албан ёсны стандарт, мөн албан бус стандарт гэж байдаг. Зах зээл өөрөө стандартаа нэвтрүүлээд явж байгаа нь бол албан бус стандарт гэж байгаа. Тэгэхээр мөн засгийн газрын төрөөс баримтлагдаг стандартууд байдаг. Монгол улсын төрөөс баримтлах хөдөө аж ахуйн талаар бодлого ч юм уу, ноос ноолуурын хөтөлбөрч гэдэг юм уу. Энэ олон бодлого хөтөлбөрөөрөө бол засаг төр маань бол дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл богино болон урт хугацааны дунд хугацааны төлөвлөгөөд хөтөлбөрт орцсон. Малчтыг зах зээлд нэвтрүүлэхийн тулд, зах зээлд холбохын тулд баталгаажуултыг өгөх. Тэг өөрөөр хэлбэл магадлал итгэмжлэлт хамруулах гэдэг ийм болвол зүйл заалтууд бол хөтөлбөрт орцсон байдаг л да. Тэгэхээр магадлал итгэмжлэхийн тулд ямар шалгуурын дагуу, ямар стандартын дагуу магадлал итгэмжлэл явагдах юм. Тэг зүгээр ноолуурынхаа ямааг өсгөөд ч юм уу ингээд тоовшгүй өсгөөд байх шаардлага штэ одоо өөрөөр хэлбэл бэлчээрийн даац ч хөрөхгүй болчихж байгаа. Тэгэхээр өнөөдөр чанар болон тоо хоёрыг зохистой барьдаг ийм стандартыг л нэвтрүүлэх ажил ярьж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг төр засгийн газартай холбоотой байгууллагуудтаас та нар хамтран ажилладаг уу? Тий. Тэгэхээр ялангуяа бид нар бол сум орон нутгийн бүсийн хэмжээнд орон нутгийн засаг захиргаатаа маш тулж ажилладаг. Ялангуяа мал эмнэлгийн одоо мал үржлийн газар, хөдөө аж ахуйн газар,
за цаашлахын байгаль орчны газруудтай хамтарч ажилладаг байгаа. Тэгэхээр тэд нар маань бид нартай шууд хамтрахаасаа илүүтэй малчтын хоршоотой хамтардаг. Өөрөөр малчтын хоршоо эргээд орон нутгийн засаг захиргаанаас тухайн газар нутагт явуулсан судалгаа шинжилгээний ажлын үр дүнг шаарддаг болсон. Тийм өөрөөр усны тооллого, амьтны тооллого. Яагаад вэ? Тэд нар тэр тайлан үр дүнг аваад эргээд хүндлэнгийн үнэлгээ доктортой ноолдорын одоо сертификат авахын тулд хүндлэнгийн үнэлгээнд тэрийг харуулдаг байхгүй. Өнөөдөр бид нар зэрлэг амьтны бэлчээрт болоо давхцлыг болол тий зөрчил сөргөлдөөнийг яаж ингэж бид нар даван туулж ийн, ингэж зохицуулж ийн, ингэж менежментийг явуулж ийн гэдгээ батлах хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо ISO стандартыг үйлдвэрүүд нэвтрүүлээд идэг тий. Тэгэхээр ISO стандартыг ч гэсэн малчны хотод нэвтрүүлж ятайг адилхан л да. Өөр ISO ч юм бол одоо сүү хувьцаат компани ISO нэвтрүүлээ. Сүүний тэр үйлдвэрлэл, сүүний чанарыг бол биш шүү дээ. Харин сүүг үйлдвэрлэж байгаа тэр үйлдвэр менежментийн стандарт байхгүй. Түүнтэй адилхан ноолуурыг бүтээж байгаа, ноолуурын ямааг өсгөн үржүүлж байгаа малчтын менежмент мал маллагааны стандартыг л бид нар өнөөдөр нэвтрүүлж чадах юм бол өнөөдөр тэр малчин доктортой хариуцлагатай ноолуур үйлдвэрлэгч гэдэг батламжлалаа, олон улсын батламжлалаа авчвал ирээдүйд үндэсний болон олон улсын одоо үйлдвэр болон хагас одоо ноолуур боловсруулах үйлдвэрүүд тэднэрээс одоо тий дуртай аавна. Нэгдүгээрт, хоёрдугаарт ирээдүйдээ магадгүй ахиу үн өгч авч магадгүй. Ийм бас ирээдүйн хандлага байгаа. Тэгэхээр та бүхэн одоо яг тэр стандартыг одоо яг Монголд одоо яг малчны хотонд нэвтрүүлэх тэр ажлыг бол гардан хийн гэсэн үг. Тэгэхээр ч одоо яхан сургах юм уу? Яаж тэрийг нэвтрүүлэх? Тэгэхээр энэ өөрөө бол аливаа стандартыг нэвтрүүлэхийн тулд стандартыг одоо зохиох хэрэгтэй. Стандартыг одоо бүтээх хэрэгтэй байгаа. Тэгээ ямар стандарт зах зээл шаардаад байна. Ямар шаардлагыг бид нараас нэхэд байна. Тэгэхээр тэр шаардлага стандартыг олон улсын хэмжээнд тохируулаад бид нар бол боловсруулсан байгаа. За энэ стандартыг олон улсын одоо ноолуурын үйлдвэрүүдийн доктортой байдлыг хилцсэн ажилт менежерүүд бол хамтран боловсруулсан. Уучлаарай, яг тийм нэгдсэн стандарт бол байхгүй. Яг тэрийг нь шууд аваад мөрдөж тийм стандарт бид нар нэгдсэн стандарт гэдэг нь бол олон улсын одоо ISIL гэдэг байгууллагын стандарт бол бид нар тэдний зарчмын дагуу явж байгаа. Тий. Тэгэхээр ер нь бол нэгдсэн стандарт, доктортой хөгжлийн стандарт гэдэг юм уу те доктортой байдлын стандартууд гэж бол байдаг. Ялангуяа одоо энэ олон улсын банкнууд, уул уурхай компаниуд жишээлбэл юу өгөхдөө, зээл өгөхдөө доктортой байдлын стандартууд гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь олон улсын тэр стандарт шаардлагууд нэг хамгийн гол нь тэрийг нутгийн хэмжээнд тэрийг одоо ингээд нэвтрүүлэх шаардлагатай. Орон нутгийн бол улс үндэстний онцлог тохируулах хэрэгтэй. Тэгэхээр тэр тохируулах ажлыг боловсруулж байна гэж яг үнэ. Тий. За. Одоо тэгэд ямар төвшөнд явж байна? Тий. Одоо бол өнөөдрийн байдлаар бид нар одоо шинжээчд гэж байгаа хүндлэнгийн үнэлгээ явуулж байгаа үнэлээчд гэж байдаг. Тэд нар маань бэлтгэгдсэн байгаа. Тэгээд малчтын өөрсдийн хоршоод маань өөрсдөө саналаа ирүүлсний үндсэн дээр бид нар хүндлэнгийн үнэлгээг явуулаад тэгээд хөрөл мөнгө алт гэсэн одоо магадлалын итгэмж сертификатыг олгож байгаа. Өөрөөр хүндлэнгийн үнэлгээгээр хоёр төрлийн стандарт буюу 100 гаруй үзүүлэлт бүхий стандартаар өөрөөр хүндлэнгийн үнэлгээ нь малчтын хоршоод маань хамрагдах боломжтой болж байна. Үнэлгээ их явцад одоо асуудалтай ч юм шаардлага хангааг бол тэн дээр нь зөвлөөд маш тийм өөрөөр хэлбэл яг тэр зөвлөгөөн дээр одоо зөвлөгөө гэх юм тэр одоо нийцэл болгон дээр нь стандартын дадал болгон дээр нь зөвлөмж өгч байгаа. Тэгэхээр тэр нэг өсөндөө тэрийг нэвтрүүлснээрээ тухайн хоршоод юун дээрээ дараа жил би анхаарах уу? Мал маллагааныхаа яг ямар ч тээвэрлэлтэн дээр нь эсвэл одоо тэр ишиг хөнгөлөх дээр ч гэдэг юм уу те? Эсвэл одоо үс ноос тижэл бэлтгэх дээр ч гэдэг юм уу? Эсвэл болоод цуглуулах гэдэг зүйл дээр нь бол зөвлөмж авч байгаа. Нөгөө талаасаа бол байгаль орчны үзүүлэлт хамгийн хүнд байгаа. Тий. Байгаль орчны мал маллагааны үзүүлэлтээр манаас нөгөө нэг үнэлгээнд орсон батламжил авсан малчтын хоршоод маань ер нь 50-аас дээш хувийг авдаг. Одоо авцсан юу бас байгаа мó тий? Магадлан итгэмжлэлд орсон батламжил авсан малчтын хоршоод бол байгаа. Тий. Тэгэхээр харин байгаль орчны энэ бэлчээрийн асуудал дээр бол ерөнхийдөө энэ бол тасралтгүй хөгжлийн зарчмыг баримталж байгаа учраас зөвлөмжийнхаа дагуу бид нар одоо малчтын хоршоодыг ажлаа өргөжлүүлээсэ гэдэг дээр бол зөвлөмж. Мэдээж тасралтгүй процесс ахал та бүх ингээл хижээл болгоо үнэлгээд гарна тийм. Тэгээд магадлал итгэмжлэлийн хугацаа
3 жилээр өгөгдөж байгаа. Гэтэ жил болгон хөндлөгөөний үнэлгээ явагдана. Тэгээд энэ ажлын хүрээнд бид нар хаан банктай бол хамтарч ажиллаад хаан банк бас хамтарч ажиллаж байгаа манай хоршоотод тодорхой хэмжээний бас оновчтой хөнгөвөлттэй зээлийн нөхцөлийг зээл олгож байгаа. Батламжил авсан малчтын хоршоотод. За замарсан малчтын өөрийнх нь ирүүлсэн одоо тэр хоршоотын өөрийнх нь ирүүлсэн санал хүсэлтэд тулгуурлаж үнэлгээ явагдах нь шүү дээ. Тэрээс яг албатан бүгдийг нь бол бас өөртөө саналаа ирүүлсний үндсэн дээр манай сургагч багшийн сургалтнаас сууж үнэлгээг авах тэр одоо эрх нэгдэж байгаа л да. За үзэгчдэд бас хэрэгтэй мэдээлэл магадгүй гээд нэлээд дэлгэрүүлээд бас саяны яг ярьлаа. Тэгээд Дэлхийн монголчууд. үүнээс гаднаас та өөрөө олон улсын байгаль орчин хөгжлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн гэж бас явдаг тийм ээ. Тэгэхээр яг одоо энэ хүрээлэнд жишээлбэл яг юу хийгддгийг. За Монгол улсаас магадгүй анхных нь тий. За тэгвэл одоо Монгол улсаас тэр хүрээлэнд одоо гишүүн байсан нь Монгол улсад ямар одоо өөр өгөөчтэй яач холбогдолтой гэдэг талаар. Тэгэхээр олон улсын хөгжил байгаль орчны хүрээлэн нь бол бодлого судлалын төв буюу мэдлэг хуримтлуулах сан think tank гэж байгаа. Дэлхийн 40-50-аад орнд салбарт бүхий үйл ажиллагаагаа явуулдаг. Нэлээд том одоо олон улсын хүрээлэн, судалгааны хүрээлэн. Гэхдээ нэрзэмшлэгээний хүрээлэнгээс онцлогтой. Ягаад гэвэл эндээс гарч ирж байгаа одоо тэр судалгааны ажлууд нь шууд амьдралд нэвтрхүүц тэр бизнес төлөвлөгөө, аргачлал, дадал тий оновчтой аргачлалуудыг бол шууд нэвтрүүлдгээр онцлогтой байгаа. Өөрөөр хэлбэл судалгаа хийгдээд зүгээр нэм суурь судалгаа ч юм уу төвшин биш тэр нь яг амьдралд практик нэвтрхүүц тэр нь одоо төслийн саналууд ч гэдэг юм уу эсвэл бол хэрэгжүүлсэн төслүүдийн одоо үнэлгээ хийгээд цаашдынх нь одоо оновчтой одоо арга барилуудын илүү тэр заагаад өгчдөг. Тий. Өөр практик судалгаа хоёр хамтарч явагдав. Хосолсон. Тий. Монгол жишээлбэл одоо яг энэ институцээс одоо хөрөнгө оруулалт хийгээд хийгдсэн судалгаа байна уу? Юу байна? Тий. Энэ хүрээлэнгээс Монголд нэг судалгааны ажил одоо явагдаж байгаа гэж би одоо ер нь мэдээлэл авсан. Анх удаа тий. Тэгэхээр энэ судалгааны хүрээлэн маань ер нь дандаа засгийн газраас санхүүжилтийг авдаг Европын засгийн газруудаас. Тэгэхээр бол засгийн газарт зориулсан яг амьдралд нэвтрхүүц тэр судалгааны тайланг бол хүргэдэг гэсэн үг л дээ. Та чиглэл нь бол чиглэл нь голдуу байгаль орчин Монголд Монголыг бол хараахан мэдээгүй байна. Тий сая бол мэдээлэл авсан. Яг ерөнхий чиглэл бол мэдээж байгаль орчин хөгжлийн судалгаа шинжилгээний ажлууд явж байгаа. Тэгээ жилдээ 150-аас 200 одоо тэр бүтээл гардаг гэж байгаа. Тэгэхээр 150-аас 200 бүтээл гэдэг маань бас чамгүй тоо маш сайн. Тэгэхээр дандаа чансаатай бүтээлүүд гарна. Тэр бүтээлийг уншиж нэвтрүүлснээрээ тухайн улс оронд бол бодлогын хувьд бодлогыг хэрэгжүүлэхэд маш том одоо шинжилгээ ухааны үндэс болоод явчихж байгаа юм л да. За таны хувьд одоо яг удирдах зөвлөлийн гишүүн байсных нь одоо Монгол улсад ямар өргөөжтэй. За хувь хүнд бол ойлгомжтой. Та яг Монголыг төлөөлж бас тэнд байж байгаа гэдэг утгаар. Тэгэхээр Монгол өнөөдөр яг зах зээлд шилжээд хэдийгээр бид нар одоо 25 жил бараг 30 жил болох ч шүү дээ. Тэгэхээр хэдийгээр ингээд ярьж байгаа ч гэсэн бид нар зах зээлд оновчтой хэр шилжиж байгаа юм бэ гэдэг энэ судалгааны ажлуудыг бас хийх нь зүйтэй гэж миний хувьд үзэж байгаа. Бид нар аль шинжилгээ ухааны судалгаа гэдэг маань бол хүний амьдралыг хөнгөвчлөхийн тулд бий болдог. Тэгэхээр одоо би судлаач хүний хувьд өөрөөсөө дандаа сонирхолтой асуултыг тавьж сордог л доо. Энэ хийгээд байгаа судалгаач, энэ хийгээд байгаа эрдэнэ бүтээлч хинт хэрэгтэй? Ямар асуултын хариултыг олох гээд байгаа? Ямар асуудалд шийдэл гаргаж өгөх гээд байгаа? Хин хэрэглэх юм? Судлаач нарт зориулсан судалгааны ажил өгöd байгаа мó? Эсвэл бол яг энийг гардан хэрэгжүүлж байгаа орон нутагт тий төрийн түвшинэрт албан хаагч нарт зориулсан мэдлэг чинь хийн мэдлэг өгöd байгаа мó? Тэ өөрийнхөө шинжилгээ ухааны одоо чансааг нэмэх гээд байгаа мó эсвэл бол энэ бүтээл чинь өнөөдөр ямар нэгэн асуудлыг тэ шийдэл болж гарч ирэх гээд байгаа. Тэгэхээр энэ асуулт маань эргээд Монгол орн маань бусад улс орныг бодвол хүн ам цөөтөө. Тэгсэн хэрнээ эзэмшлэгээний судалгааны ажил хийж байгаа хүний тоонд бүр цөөхөн. За нийгмийн хөгжил, байгаль орчны хөгжлийн чиглэлээр олон улсын хэмжээний судалгаа хийж байгаа судлаач нар бүр цөөхөн болчихж байгаа. Тэгэхээр манай эрдэмтэд маань суур судалгаанаасаа илүүтэй одоо цаг үеийн эрдэмтэн судлаач оюутнууд маань илүү одоо практикт нэвтрхүүц тэр судалгааг хийгээд тэрийгэ өөрийнхөө бүтээл болгох шаардлагатай ийм цаг үе ирчихжээ гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр бид нар 2 өдрийн судалгаа хийсэн чинь
2 жилийн судалгаа хийсэн чинь тэр нь бол өнөөдөр бидний орон нутагт юм уу эсвэл бол ямар салбарт ямар хэрэглэгчид тэр нь яг тулгарч байгаа өнөөгийн асуудлыг яаж шийдсэн, яаж шийдэх боломжтой юм, төсөв зардлыг хэмнэсэн юм уу, тийм цаг хугацааг нь дүтэлсэн юм уу гэдэг ийм байдлаар бол судлаач нар. Тэгэхээр миний хувьд бол яг ийм судалгааны ажлыг Монголд бас ийм аргачлалыг юм уу энэ хандлагыг хөгжүүлэх тэрнээс суралцсангаа энд нэвтрүүлэх ийм бас бодолтой байгаа. За түрүүн та бас нэг дурдсан ICO гэдэг те стандарт гэдэг. Энэ бол ерөнхийдөө менежментийн талын стандарт юм аа. Тэгэхээр одоо яг таны одоо тэрний хэрэгжүүлж байгаа одоо нэвсэлгээ ярьсан ш түрүүн доктортой ноос налуур нэвсэл маань ерөнхийдөө бас ICO талтай ижилхэн байна гэж ойлгож болох уу? Тийм энэ бол тэрөөш яг тэр гарч байгаа тэр ноос налуурын гарцын стандарт бол биш байна шүү дээ. Тий. Өнөөдөр үйлдвэрлэлийн стандарт гэж ярьдаг байхгүй юу? За. Тий. Өөрөөр хэлбэл хүн хүчийг одоо хүүхдийн хөдөлмөрийг мүлжөөгүй, тий. Хүний эрхийг зөрчөөгүй, ёс зүйгээ алдаагүй, одоо тэгээд ажиллах орчны зөв зохистойг хангаж өгсөн, эрүүл ахуй одоо тий хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан. За хүний нөөцийн бодлогыг бол бүрэн баримтлсан менежмент удирдлагын тий ажлын дарамтгүй гэд энэ олон хүчин зүйлсүүд нийгмийн болон институцийн хүчин зүйлсүүд чинь нийлээд ISO болж байгаа юм л да. Тий. Өөрөөр хэлбэл би албан хаагч боллоо гэдэг маань одоо үнэхээр шудраг удирдлагатай, шудраг хүний нөөцийн бодлоготой, хүний одоо хөдөлмөрийн аюулгүй байдал нь бүрэн хангагдсан ийм орчинд үйлдвэрлэл явуулж байна. Тэгэхээр тэр орчинд үйлдвэрлэл явагдсан бүтээгдэхүүнийг бид нэр хэрэглэхдээ дуртай шүү дээ. Тийм ээ? Энийг ISO-гоор бол бид нар яадаг юм бэ? Энд чинь бол олон улсын стандартын байгууллага. Мөн үүнээс гадна байгаль орчин нийгмийн бас яг ийм байгууллага бас байдаг. ICL гэдэг. Тэгэхээр энэ байгууллагт манайхан бол гишүүн, манай доктортой ноос налуурын эвсэл маань гишүүн. Энэ байгаль орчин нийгмийн үзүүлэлтийг илүү байгаль орчинтой холбогдсон тэр одоо орон нутагт те малчтын байгууллага хоршоо дээр бол нэвтрүүлэх ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо олон улсын жишг болсон шүү дээ. Одоо ноосноос гадна нэг бүс даав хүн үйлдвэрлэж байгаа орон нутгийн хоршоодуудад энэ нэвтэрсэн байгаа. Өөрөөр хэлбэл хэдийгээр хүнгийн тариалал маань өөрөө маш хүнд хүчээр хөдөлмөр, хүн боловсруулах ч гэсэн маш хүнд хүчээр хөдөлмөр байгаа. Тэгэхээр тэр бүх бэлтгэн нийлүүлэх өртгийн сүлжээ гэж ярьдаг. Бэлтгэн нийлүүлэх сүлжээнд альва нэгэн хүний оролцогч талуудын эрх зөрчигдөөгүй байх. Үйлдвэрлэл нь бол байгальд хоргүй бүтээгдэхүүнээр одоо химийн бүтээгдэхүүнээр те үйлдвэрлэлийг эрхэлсэн байх гэд энэ олон зүйлд залтууд орцсон байгаа. Харин доктортой ноолуурын одоо стандарт манай доктортой ноос ноолуурын эвслээс гаргаж ирж байгаа энэ стандарт маань мал маллагааны стандарт орж ирж байгаа. Маллын арчилгаа маллагааны стандарт, хоёр дахь стандарт нь гэвэл бэлчээрийн зохистой ашиглалтын стандарт гэдэг хоёр стандарт явж байгаа. Тэгэхээр энэ бол дотроо олон үзүүлэлттэй л дээ. Тэгэхээр мал маллага арчилгааны стандарт гэдэг маань малаа зовоогоогүй тий одоо сүүлийн малын эрх гэдэг амтны эрх гэдэг асуудал дэлхийд даяар их хочтой тавигдчихэж штэ тий ялангуяа одоо ингээд үс ноос хэрэгэлдэг ийм бүтээгдэхүүнээр тий бүтээгдэхүүн хийх юм бол хэрэглэгчд их таагүй хүлээж авч байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн энэ ямаа одоо ноолуурын ямааны үйлдвэрлэл одоо мал аж ахуйгаа хөдөлж байгаагийн хувьд бас хариуцлагатайгаар байгаль орчны хувьд хариуцлагатай, нийгмийн хувьд хариуцлагатай мөн малынхаа өмнө ч гэсэн хариуцлага хүлээж тий үйлдвэрлэлээ эрхлэх бүх зүйл одоо харилцан шүтэлцээтэй яг тэр үг л баримтлах гэдэг шүү. Одоо жишээлбэл малаа зовоогоогүй гэдэг үгээр хэлж л та. Гэдгийг нь одоо яг юу гэж ойлгох вэ? Тэр малч ухаанаар хангах гэсэн үг. Тий. Жишээлбэл одоо гэмтээж хүртэхгүй малын амтны эрхийн асуудал бол Европ болон энэ Америкт одоо ер нь дэлхийд даяар маш хүчтэй тавьж байгаа. Тэгэхээр Монголын ёс заншил маань угаасаа малч ухаантай. Бид нар одоо малыг болвол нөгөө нэг өөрийн бас малч ухаанаар маш арчилгаа асаргааг нь одоо тий өв уламжлалынхаа хүрээнд маш сайхан хийж ирсэн. Одоо уламжлалаараа биднэрт уламжлагч ирсэн шүү дээ энэ мэдлэг. Тэгэхээр өнөөдөр малдаа бид нар одоо өвс тижэл тавьж өгөх, хужир шүү тавьж өгөх тийм ээ. Малаа хөнгөлөх, цаашлах юм бол малаа тээвэрлэх, за тэгэл малынхаа эрүүл мэнд, малын үржил угшлын асуудлыг хангах гэд энэ болгон чин олон улсын хэм хэмжээнд стандарт болоод тогтцсон байгаа.
Тэрийг бид нэр хэдийгээр манай Монголын малын одоо махны амт сайхан байдаг, бид нэр донгон тагшин байгальтаа гэд мянга ярьж болно. Гэхдээ Америкт юм уу Англид байгаа хэрэглэгч тэрийг яаж мэдэх юм? Баталгаажуулаагүй тий Монголыг зарим хүмүүс ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар хөгжлийн нэгдсэн хэлтэй болох хэрэгтэй байгаа. Стандарт гэдэг маань өнөөдөр нэгдсэн хэл, зах зээлийн нэгдсэн хэл, хөгжилд хүрэх одоо ойлголт гэх юм уу та. Өнөөдөр энэ стандартыг бид нар хангацсан түүхий гэж түүхий дээр хийсэн оролт пижак гэх юм бол хүмүүс за гэж шууд ойлгоно. Стандартыг хангаагүй байх юм бол батламжил аваагүй л гэсэн. Тэгэхээр одоо бид нар зах зээлд нэгэнтээ ороод зах зээлийн эдийн засгаар хөтлөгдөж явж байгаагийн хувьд энэ зах зээлийн стандарт гэдэг зүйлийг малчны хотонд ч гэсэн бид нар нэвтрүүлэх энэ цаг үеийн ирчихжээ. Тэгэхээр энийг стандарт гэдгийг битгий бас нөгөө нэг хэд их одоо үйл гэж ойлгоорой гэж бодмоор байна. Өнөөдөр энэ бидний одоо малчны хотонд хийдэг өдөр тутмын үйл ажиллагаа маань одоо бид нар Монгол одоо малчин айлд очих юм бол намар яадаг үлээ. Тэ хашаа хороогоо засдаг, өвс тижээлээ базаадаг. Энэ болгон чи стандарт. Энэ болгон тэгэхээр чин одоо Монгол айл өрх, малчин өрх энийг хамгийн амархан хангачих боломжтой. Энэ утгаараа л яг тийм. Тэрийг нь л нэг өстө нэгдсэн системд оруулаад батламжлах гэдэг гэж байна. За, амаараа яриха болёо. Амарч ийсэн бид нар хариуцлагатайгаар бүх юмыг болол бичгээр, бүртгэлтэйгээр хийдэг болёо л гэсэн санаа. Дэлхийн монголчууд. За ингээд үзэгчид бас одоо яг нэвтрүүлгээр маш шинэлэг шин зүйлийг сонсож байгаа, мэдээлэл авч байгаа гэдэгт бол бас итгэж байна. Яг бол хоёулаа одоо маш сүүлийн үеийн шин мэдээллийг бас хүргэж байна шүү дээ. Тэгээд энэтэй холбоотой бас яг Америк жишээлбэл одоо түрүүнөө байгаль орчинд ээлтэй тий гэдэг шиг ус ол өөрөөс чавхагддаг нөхц учраас ус бага орсон бүтээгдэхүүн хэрэглэхээ бас ингээд уриалаад энд одоо яг энийг хийхэд хэр хэмжээний ус шаардагдсан тий угаасын хэрэгэлсэн энэ нь бага байх юм бол тэрний илүү зах зээл нэвтэрдэг хүмүүс худалдаж авдаг ийм бас хандлага зогсож бүр аль хэдийн хандлага бол орчихсон байна тийм ээ. Тэгэхээр яг иймэрхүү жишгээр бас энэ юу явж байна гэж харж байгаа. За таны одоо яг ингээд за өнөөдрийн байдлаар ингээд харахад бол яг Монгол улсад оруулж байгаа хувь нэмрээ та хэрхэн харж байна. Тэгээд цаашид оруулах хувь нэмрээ бас хэрхэн төлөвлөж байгаа. За тэгэхээр хувь хүний хувьд ер нь альва зүйлд хувь нэмэр оруулж бүтээл гаргаснараа нэг хувь хүн одоо өөртөө сэтгэл ханамж авдаг тийм. Тэгэхээр миний хувьд бол байгаль орчны болон хөдөө аж ахуйн салбарыг уялдааг ер нь боддог. Өнөөдөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явагдаж явах хугацаанд байгаль орчныхаа нөөц баялагийг бид нар болвол бас бодолцох шаардлагатай. Тэгэхээр энэ хөдөө аж ахуй байгаль орчны салбар, эдийн засаг, нийгмийн салбар маань угаасаа хоорондоо бол яг малчны хотонд ороод ирэхээр хуваагдашгүй, салшгүй цул зүйл болоод хувирчдаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар бэлчээрээ зохистой зөв ашиглангаа өөрийнхөө амьдрал ахуйгаа хөгжүүлэх ямар боломж бололцоо байна. Малынхаа тоо толгойг хит их өсгөхгүйгээр тий харин малынхаа нэгжийн бүтээгдэхүүний ашиг шимийг нэмэгдүүлснээрээ ашиг орлогоо яаж нэмэгдүүлэх үү гэдэг зүйл дээр одоо миний хувь нэмэр илүү орж явж байгаа. Тэгэхээр манай товхтой ноос ноолуурын эвслийн гишүүн байгууллагууд маань голдуу дандаа ноолуурын томоохон үйлдвэрүүд байдаг. Дэлхийн одоо нэртэй үйлдвэрүүд бол үндэсний ч гэсэн одоо говь ч гэсэн орцсон явж байгаа. Тэгэхээр тэр үйлдвэрүүдийнхаа бас одоо хүсэлтийг тий нэвтрүүлж байгаа стандартыг малчтынхаа хоршоодод таниулах, ойлгуулахыг бас хичээж байгаа. Тэгснээрээ бол малчид шууд зах зээлтэй холбогдох боломж гарч ирж байгаа. Дэлхийн нэртэй бас үйлдвэрлэгчд гэж тэгж байна. Эндээсээ жишээ татвал ямар одоо жишээлбэл Johnson's of Elgin гэдэг 220 настай энэ ноолуурын үйлдвэр Шотландын үйлдвэр байгаа. Энэ Johnson's of Elgin бол Burberry, Christian Dior, Hermes, Louis Vuitton гэдэг энэ үйлдвэрүүдийн дандаа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрдэг үйлдвэрүүд байгаа л да. Үйлдвэр байгаа. Тэгэхээр Made in Scotland буюу Шотландд хийгдсэн гэдэг бүтээгдэхүүн тэдний үйлдвэрээс гардаг жишээтэй. Бүр ингээд сонирхолтой жишээ дурдахад одооноос 130-130 жилийн 1880-аад оны үед тэдний Johnson's of Elgin гэдэг манай энэ компани маань Монголоос түүхийн ноолуурыг Англи, Шотланд руу тээвэрлж ирсэн. Тий. Тэгэхээр аль хэдийн засаг төр тогтохоос өмнө зах зээл гэдэг зөвлөчин хөгжсөн явж исэн байна. Тэгэхээр би сая тэр үйлдвэр дээр очиод үзэхэд
үзэхэд олон. Тэгэхээр 221 настай маш их хүчтэй одоо тийм орон нутагтай тий үндэсний үйлдвэрлэгч болцсон тухайн орон нутгийнхаа бараг 50-аас дээш хувийн хүмүүсийг те ажлаар хангадаг юм жижиг хот байгаа. Тэгээд тэр хот ч гэсэн бас тэр үйлдвэрийг одоо те ажилчдыг өөрийн одоо бахархал болгож ярьдаг. Жилдээ 200 мянган жуулчид очиж үздэг ийм болсон байлээ. Тэгэхээр өөр бас одоо Италийн Коломбо гэдээ бас үйлдвэрүүд байна. Манай говь хувьцаат компани байна. За тэгээд Marks Spencer байгаа. Тэг LVMH Kering Group гэдэг. За тэгээд цаашлах юм бол олон одоо энэ брэндүүд бол манай гишүүн болж орж ирж байгаа. За одоо яг энэ нэг үзэл сууж байгаад магадгүй яг ийшээ ингээд хандах юмсан гэд бодож байгаа хүмүүс байвал одоо Монголд ч юм уу мэдгүй байна. Хаана саяханс нэг Лондон зохион байгуулагдсан шүү дээ. Танаа Эвслээс үзэсгэлэн зохион байгуулсан. Тэрнтэй адилхан тийм үйл ажиллагааны зохиогдно. Одоо энэ 5 сард бид нар одоо олон талт зах зээлд одоо малчдыг холбох, ноолуурын доктортой үйлдвэрлэлийг дэмжих энэ зөвлөгөөнийг хийж байгаа. За манай энэ ноолуурын Монгол юм уу? Монгол улсад Монголдо хийн. Тэгэхээр Европын болон Америкийн, Шотланд, Английн брэндүүд, үйлдвэрүүдийн төлөөлөгчид хурж ирнэ. За батламжлал авсан хошоодод маань өөрсдийнхөө одоо үйл ажиллагааг танилцуулна. Ийм одоо мөн энэ чиглэлээр явуулж байгаа эрдэм шилгээний ажилтнууд маань эрдэм шилгээнийхээ ихтгэлийг тавина. 5 сард юм байна. Тэгэхээр олон талд хамтын ажиллагааны уулзалт хэлэлцүүлэг явагдах юм. За баярлалаа. Тэгээд бас нэвтрүүлэг маань цаг хугацаатай маш их юмыг ярмаар байна. Бас ингээд үзэгчтэй их мэдээлэл өгмөр байлаа. Тэгээд та яг нэвтрүүлгийн төгсгөл залуучуудаа зориулаад. Тэгэхээр хүчирхэг байхын тулд хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр хүсэл тэмүүлэл өөрөө бий болдгоо. Альва хүсэл тэмүүлэл зорилтоос л үүдэлтэй байдаг. Тэгэхээр хүний амьдрал дандаа эрэл сурал хийгдэж явдаг. Тэгэхээр өөрийнхөө зорилгыг л ирж хайдаг юм болоо. Үнэн зөв оновчтой зорилтоо тодорхойлж чадсан тохиолдолд ирж хайж олсон тохиолдолд хүний хүсэл тэмүүлэл тогтдог. Тэгснээрээ хүн бол хүчирхэг боломжтой, болох боломжтой. Тэгэхээр хариуцлах чадвар гэдэг мэдлэг одоо чадвартай байх, хариуцлагатай байх гэдэг хоёр санаа маань бол зоосны хоёр тал. Хэрэг хүн хариуцлагатай байхыг хүсвэл чадвартай байх хэрэгтэй. Чадвартай байхыг хүсвэл хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр маань бол нэг нэгнийгээ дэмжиж явдаг учраас ер нь хариуцлагатай, мэдлэгтэй, чадвартай ийм одоо залуу үе гараасай. За тэгээ хүсэл тэмүүлэлээ зөв олохын тулд зорилгоо зөв тодорхойлоосай. Тэгжээж өнөөдөр улс орн маань хүчирхэг болж улс нийгэм маань ч гэсэн өнөөдөр бол бие даасан тий одоо олон улсын төвшөнд бахархал болох ийм улс орн болох байх гэж найдаж авдаг. Энийг л хэлье да. За баярлалаа. Нэгсэндээ залуучууд маань зорилготой байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэхэд бол чадвартай байх хэрэгтэй. Мэдээж нэг чадвартай болсон ч тэргээ дагаад хариуцлага нэмэгдээд явнаа л гэсэн юм утгасна. За маш сайхан үгээр манай нэвтрүүлгийн өндөрлөлөө ингээд цаг зав гаргаж студид хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажил амжилт хүсье. За бай танаа хамт олон ийм сайхан нэвтрүүлгийг санаачлан явуулж байгаа танаа хамт олонд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ ингээд Дэлхийн монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт доктортой ноолуурын эвслийн суурин төлөөлөгч, за мөн олон улсын байгаль орчин хөгжлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн Байвлын Батгшиг оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Дэлхийн монголчууд